За сайн байцгаана энэ өдрийн мэндийг хүргэе. За ихэнх хүмүүсийн амьдралд нэг ижил асуултууд үе үе гарч ирдэг. Тэр нь юу вэ гэхээр яагаад би хичээгээд байхад амьдрал минь дөрвтэй өөрчлөгдөхгүй байна вэ? Яагаад бусад хүмүүс амжилтанд хүрээд би байрандэл байгаад байгаа юм шиг санагддаг вэ гэсэн асуултууд. Тэгэхээр энэ асуултын цаана нэг тийм нийтлэг ташаа ойлголт бас байгаад байдаг. Энэ нь болохоор хүн амьдралаа өөрчлөхийн тулд заавал нэг тийм том шийдвэр, огцом гайхамшигтай алхам хийх ёстой гэсэн итгэл байгаад байдаг. Нэг шийдвэр одоо бүхнийг өөрчлөх юм шиг, нэг боломж биднийг аврах юм шиг хүлээх ч юм уу тий. Гэтэл бодит байдлал дээр бол амьдралыг одоо хамгийн их хүчтэй өөрчлөх зүйл нь бол том үйл явдал бол биш байдаг. Харин жижиг өдөр тутмын сонголтууд байдаг. Энэ үзэгдлийг болохоор compound effect гэж нэрлэдэг бөгөөд жижиг зөв үйлдэлүүдийг удаан хугацаанд давтахад одоо төсөөлхийн аргагүй том үр дүн бий болдог энэ зарчмыг хэлж байгаа. За энэ ойлголт нь анх бол санхүүгийн салбарт бол хэрэглэгддэг байсан хүүгээ өсгөдөг шиг багахан өсөлт удаан хугацаанд нийлж том болдог тухай юм байна. Тэгэхээр энэ зарчим бол зөвхөн мөнгөөр бол мэдээж хэрэг хязгаарлагдахгүй эрүүл мэнд дээр, аливаа зүйлийг сурах дээр, харилцаан дээр, карьер, сэтгэлгээ, өөртөө итгэх итгэл дээр бүгдэн дээр нь бол нөлөөлдөг. Яг адилхан энэ зарчим өөрчлөлтөн. Жишээлх юм бол хэдүүд аваад үзэл та 2 хүн байна гэж төсөөлье. Нэг нь өдөр болгон 20 минут уншдаг. Нөгөөх нь за дараа уншигээд хойшлуулад орхичдаг. За ингэж номыг уншдаг 2 хүн байлаа гэж бодоход эхний хүн нь бол 2-7 хоногийн дараа ямар нэгэн ялгаа мэдэгдэхгүй ч гэсэн 6 сарын дараа ч юм уу 1 жилийн дараа 5 жилийн дараа бол шал өөр үр дүн өгнө. За энэ дээр бол жинхэнэ нөгөө нэг compound effect-ийн маань жинхэнэ хүч нь гарч ирж байгаа гэсэн үг. За хүн бол байгалаасаа нэг тийм шууд шагналт дуртай байгаад байдаг. Хүний зан төлөв бол өнөөдөр хийсэн зүйл маань одоо маргааш үр дүнгээ өгөхгүй бол бид шантарчих гээд байдаг. Жишээ нь өнөөдөр дасгал хийлээ гэж бодё жин буураагүй байх ч юм уу те. Өнөөдөр англи хэлээ өвзлээ гэж бодё шууд чөлөөтэй ярьж чадахгүй байгаа тохиолдол байна. Өнөөдөр эрт унтлаа гэж бодё амьдрал гинэт сайжрахгүй те. Тэгээ ийм үед бол бид за эн чинь нэмэргүй юм байна гэж бодоод болох шийдвэр гаргачих гээд байдаг. Гэтэл энэ эффектийн одоо хамгийн том залил нь юу вэ гэхээр эхний үед бол баг мэдэгдэхгүй харин хожим тогтмол одоо үйлдэл хийсний дараа бол асар хүчтэй үр дүн гарч сайжирдаг гэсэн үг. За энэ ойлголт маань зөвхөн эерэг талдаа ч өөрчлөлт авчрахгүй сөрөг талдаа ч гэсэн бас өөрчлөлт авчирч болно. Өдөр болгон жоохон хэтрүүлж идэл, өдөр болгон нэг 10-20 минут уцаа ухаал оролдоол те. Өдөр болгон за маргааш ийгээд ажлаа хойшлуулаад за ингээд байх юм бол нэг өдөр бол мэдээж яг асуудал биш. Харин 1 жил ингэж явбал 5 жилийн иймэрхүү маягаар явчих юм бол 10-аад жил ингээд амьдарчих юм бол энд бол асуудал гарна. Тэгэхээр ихэнх хүмүүс амьдрал нь муудаж байгааг анзаарах үед бол аль хэдийн мэдээж хэрэг цаг хугацаа явчихсан, оройтчихсан бас зөндөө олон зүйлийг магадгүй алдсан байж болно те. За нэг англи хэл сурж байгаа 2 хүүхэд бай гэж бодъё л та. Нэг нь өдөр болгон 15 минут суралцдаг, 10 шинэ үг чийжилдэг. За үг болгон дээр 2-3 үйлбэр ингэж бэлдэж ярьдаг ч юм уу те. Ийм дасгалууд хийдэг бай гэж бодъё. Нөгөө нэг нь болохоор завтаа үедээ нэг 2-3 цаг сууж хичээлээ хийн. Бусад үед нь 1-2-7 хоног ч юм уу орхиод хийхгүй өнгөрөөчдөг тал бай гэж бодъё. 3 сарын дараа ч юм уу 6 сарын дараа эхний хүн бол автоматар яриад үгийг хэрэглээд тодорхой хэмжээгээр сайжирсан байдаг. Хоёр дахь хүн маань болохоор дахиад эхлэх болно, эхнээс нь хийх гэж зовно гэсэн үг. Тэгэхээр энд одоо ямар ч авиас ч юм уу IQ бол шаардлагатай биш. Энэ зөвхөн одоо тогтвортой, тууштай байдлын ялгаа гарч ирж байгаа юм. Жишээлх юм бол би өдөр болгон өөртөө би чадна гэж хэлдэг бай гэж бодъё. За хүн өөртөө би чадна гэж өдөр болгон хэлдэг бай гэж бодъё. Өөрийнхөө хийсэн нэг зөв зүйлийг заавал тэмдэглэж өөрийгөө урамшуулдаг бай гэж бодъё. Өөрийгөө бусдтай харьцуулдаг бай гэж бодъё л доо тий. Тэгэхээр энэ бүхэн эхэндээ нэг тийм хиймэл мэт санагдах бах. Үр дүнгүй юм шиг тий. Гэхдээ 6 сарын дараа тухайн хүнд ямар өөрчлөлт гарах вэ гэхээр шийдвэр гаргахаас ерөөсөө айхгүй. Бусдын өмнө өөрийгөө илэрхийлж чаддаг байна. Илүү боломжийг зөрөгтэй барьж авч чаддаг болчихсон байна гэсэн үг. Тэгэхээр энэ compound effect дадлыг бий болгох 4 зарчим байдаг. Одоо энэ 4 зарчмыг хэдүүлээ ярилцъя. Нэгт нь болохоор хит томоор эхлэх хэрэггүй гэж байгаа юм. За бид нар юу гэж алддаг вэ гэхээр өдөр болгон 2 цаг дасгал хийнчих юм уу тэгээ бодчихдаг. Тэгээд 1-2 удаа хийгээл тэгэл 3 дахь 4 дахь удаанаас нь хашраад болчихдаг. Тэгэхээр энэ бол алдаа. Харин зөв хувилбарны хувьд юу вэ гэхээр өдөр бүр 5 минут ч гэсэн хөдлөн гэж өөртөө жижиглэж зорилго тавих юм бол илүү үр дүнтэй. Нэгсэндээ тогтмол байдал илүү чухал байдгаа гэсэн үг.
бас үр дүнг биш системийг илүү хэмжих хэрэгтэй. За хүмүүс одоо би жин хассан уу, би чөлөөтэй англиар ярьж чаддаг болсон уу гэж асуудаг. Харин бидний зөв сэтгэлгээ яасан бэ гэхээр би өнөөдөр яг төлөвлөд хийн гэсэн зүйлийг хийсэн үү гэж үр дүнг одоо дагах хэрэгтэй. Энэ нь одоо аяндаа үр дүнд хүрж бодит байдал дээр сайжрал гарч ирдэг байх нэ. За 3 дахь зарчим нь болохоор хизээч таслахгүй бай гэж байгаа. За алдаа нь бол зогсох биш. Харин тасгалгалын бол энэ хамгийн том алдаа болдог. Нэг удаадаа алгасах юм бол зүгээр. Гэхдээ дараагийн өдөр буцаад үргэлжлүүлэх нь илүү чухал буюу үргэлжлүүлэх нь илүү чухал байгаа. За энэ бол 3 дахь зарчим. 4 дахь нь яадаг вэ гэхээр өөрийгөө хэн болж хувирж байгаагаар хэмжинэ гэсэн үг. Би өдөр бүр альва зүйлийг сурдаг хүн мөн үү? Би өөртөө анхаардаг хүн мөн үү? Би амлалтаа биелүүлдэг хүн мөн үү гэж. За ингэж асуултандаа хариулж чадсанаар бол за тэгээд өөртөө амлалтаа биелүүлж хийх ёстой өдрийнхэн төлөвлөгөө хийх ёстой зүйлээ хийгээд явах юм бол яах нь тодорхой хэмжээний үр дүнд хүрэх нь шүү дээ, тэ. За ийм дөрвөн зарчмаар бол compound effect-ийн дадал үүсгэх дөрвөн зарчим маань бий болдгоо гэсэн. Тэгэхээр энэ нь юу вэ гэхээр заавал том өсрэлтээр ямар нэгэн зүйлийг өөрчилж өөрийгөө хөгжүүлж сайжруулах гэсэн ойлголт байхгүй. Энэ бол маш ховор үзэгдэл. Харин жижиг зөв алхмуудын нийлбэр үргэлж одоо ялдаг гэсэн ойлголтыг бидэнд өгч байгаа гэсэн. За тэгэхээр өнөөдөр хийж байгаа өчүүхэн зүйл чинь ирээдүйн чиний амьдралыг одоо барьж байна, бүтээж байна гэсэн үг байх нь шүү дээ, тэ. Өнөөдөр л одоо 10 минут сурахыг сонгох юм бол маргааш илүү чадвартай болно. Өнөөдөр л өөртөө анхаарахыг сонгох юм бол ирээдүйд илүү эрүүл хүн байна, тэ. Өнөөдөр бууж өхгүй байхыг сонгох юм бол маргааш өөрөөр амьдрна гэсэн үг байх нь байна. Тэгэхээр томоор бол эхлэх албагүй байх нь байна. Төгс байх ч алба байхгүй. Зөвхөн өнөөдөр л нэг жижиг зөв алхам өөртөө хэрэгтэй бодож төлөвлөсөн тэр алхамаа хийхэд л хангалттай байх нь байна. Тэгэхээр compound effect гэдэг нь бол жижиг зүйлсийг тогтмол хийхэд ямар үр дүнтэй байдаг талаар бидэнд зааж өгж байгаа. Яг энийг дагаж хийх юм бол бид амьдралаа сайжруулах боломжтой, өөрийгөө өөрчилдөх боломжтой ийм боломжийн талаар зарчим байх нэ. За тэгэхээр та энэ эффектийг ашиглаж өөрийнхөө амьдрал дээр жижиг гэсэн өөрчлөлтийг өнөөдрөөс эхлээд яг одооноос эхлээд хийгээд ирэх ондоо, ирэх сарда эсвэл маргааш шинэ өдөр эхлэхэд ямар өөрчлөлт хиймээр вэ? Комент хэсэгт бичээд үлдээгээрэй. За тэгээ биднийг дагаарай, лайк, комментээ үлдээгээрэй, баярлалаа.